Яг одоо өөрт чинь тулгамдаа байгаа асуудал, өөрөө чинь нөхцөл байдал дээр өгж байгаа мессеж. За. Өөрөө чинь бодоод байгаа сэтгэлийг чинь зовоож байгаа. Эсвэл хамгийн сүүлд хамгийн хинээрийг зарцуулаад төвлөрөөд байгаа зүйл чиний хүснээр болно. Хувь тавилан тэ азийн хурд юу ч байсан гэсэн чиний талд иргэн. Гэхдээ энийг харах өнцгөө тэр нөгөө юмыг аль талаас нь бодох вэ гэдгээ өөрчилсөн цагт. Яг тэр талаас нь бодоод нэг л хിവэрэ байгаад ах юм бол тэр зүйл хараа одоо яг ингээд байгаа нөхцөл байдалтай байгаа шиг чамд санагдаад байна. Харин бодлоо өөрчлөөд эсвэл харах өнцгөө өөрчлөөд үгүй бол шин санаа, шин зүйл, ямар нэгэн шинэлэг бодолт чинь орж иж одоо нэг өөр тархиндаа салхи оруулна гэсэн үг шүү дээ. Тэгжиж тэр зүйл өөрчилж ирнэ. Тэр хүнч бай, тэр нөхцөл байдал, боломж, тэ ашиг орлого, эсвэл амжилт юу ч байсан гэсэн өөрчилж ирнэ. Хамгийн чухал нь юу вэ гэхээр өөрийнхөө хүсэл мөрөөдлийг даах хэрэгтэй. Ямар нэгэн ажил төрөл бүх юмн дээр өөрөө юу хийхийг хүсэж байна тэрийгээ даах хэрэгтэй. Чи өөрөө тэр хүнтэй хамт байхыг хүсэж байна уугүй юу? Тэ тэр зүйл хэр чамайг аж аргалтай байлгаж ийн гэдгээ харах хэрэгтэй. Agreement буюу харилцаа холбоо ажил төрөл дээр ямар нэгэн юм хийх байгаа тэрэнд ингээд өөрөө анхаарлаа хандуулж байгаа тохиолдолд гэрээ хилцээр одоо юу гэдэг гэрээнүүдээ сайн зурх хэрэгтэй. Хууль хүчний талаас нь энэ ямар нэгэн одоо сөрөг зүйл байгаа юугүй юу гэдгийг бодох хэрэгтэй. Хэрвээ харилцаа холбоо хүн хоорондын харилцааг ярьж байгаа бол хоорондоо зөвшөөрлөх хэрэгтэй. Юуг одоо хэрхэн яаж харах вэ гэдгээ ч юм уу. Эсвэл ойлголцохгүй байгаа зүйлээ ярилцах хэрэгтэй гэсэн. Тэгэж чадах юм бол хувь тавилан өөрийн чинь талд чиний дээр санаа зовоод байгаа зүйл чамд ирэх нь тодорхой. Зүгээр харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй шүү. За. Bye.